Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 10 дугаар сарын 26-ны өдрийн монгол хэлний хичээл. Өнөөдрийн хичээлээр бид урт үү болон үе хос ихшгээ танин мэднэ. Монгол хэлний номны 39-р хуудсыг нээе. Зургийг ажиглаад нэрлээрэй. Юу байна вэ? Уул, үүл, ус, ургамал, бас гүүр байна. Гүүр гэсэн үгийг хамтдаа хэлцгээе. Багшаа дагаад хэлээрэй. Гүүр. Гүүр. Ямар авиа өсөг сонсогдож байна вэ? Үгийн дунд урт үү авиа сонсогдож байна. Үгээ давтан хэлье. Гүүр. Гүүр. Дараагийн зураг. Модон дээр шувууны үүр зассан байна. Үүр. Үүр. Үгийн эхэнд урт үү авиа байна. Үйлдвэр. Анхааралтай сонсоорой. Үйлдвэр. Үйлдвэр. Үгийн эхэнд үе хос их шиг сонсогдож байна. Өсгүүдээ уншицгаая. Багшаа дагаад уншаарай. Үү. 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 Үе. Үү. Үү. Үе. Ö. 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 Үе. Урт үү. Бичиж сурцгаая. Анхааралтай ажиглаарай. Үе хос их шиг. Үү үсгээ бичээд үзэг салгалгүйгээр хагас ийгээ залган бичнэ. Үе. Монгол хэлнийхаа номон дээр үү болон үе хос ихшгээ нэг мөр бичээрэй. Дасгалыг ажиллая. Зургийг ажиглаад тохирох ихшгийг тэмдэглэнэ. За эхний зураг өнхрүүш. Үгээ давтан хэлээд ямар авиа үсэг сонсогдох нь вэ? Сайн анхааралтай ажиглаарай. Өнхрүүш. Өнхрүүш. Үе хос их шиг сонсогдож байна уу? Эсвэл үү урт их шиг сонсогдож байна уу? Өнхрүүш. Үгийн дунд үү урт их шиг сонсогдож байна. Дараагийн зураг сүх. Багшаа дагаад үгээ хэлж үзээрэй. Сүх. Үгийн дунд үү
богино их шиг сонсогдож байна. Сүүлийн зураг сүйх тэрэг байна. Сүйх гэдэг үгээ хамтдаа хэлье. Сүйх үгийн донд уй хас их шиг сонсогдож байна. Дараагийн дасгал зургийг ажиглаад мөн холбож зурна. За эхний дасгалыг хийж үзүүлсэн байна. Гутлын ул гэхэд богино уу авиа үсэг орсон байна. Уйлж байгаа хүүхдийн зураг байна. Уйлах. Ямар авиа үсэг сонсогдож байна вэ? Холбоод зураарай. Уйлах. Үгийн эхэнд уй хос их шиг сонсогдож байна. Уул. Мөн үгийн эхэнд урт их шиг сонсогдож байна. Шувууны үүр байна. Үүр гэдэг үгээ хэлж үзээрэй. Үүр. Үгийн эхэнд урт уу авиа сонсогдож байна. Хурц гэхэд богино уу авиа байна. Эсгүүдээ хамтдаа уншицгаая. Чанга дугаар багшаа дагаад уншаарай. О и у э у а Сая бид урт ихшгүүдийг уншлаа. Хос ихшгүүдээ уншицгаая. Уй. Урт болон хос ихшгүүдээ дахин нэг удаа уншаарай.